Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт тухай хуулийн төслийг боловсруулж 2022 оны 7 дугаар сарын 1-ний өдөр баталсан үндэсний их баяр наадмын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1-р зүйлд ардын хувьсгалын 100-101 жилийн ойг тохиолдуулан үндэсний бүхийн цолны маргаантай асуудлыг үндэсний бүхийн холбооны саналыг үндэслэн нэг зарчим нэг журмаар холбогдох үйл тогтоомжийн дагуу эрх үхий этгээд шийдвэрлэж болно гэж заасан боловч томьёол нь ерөнхий байдлаас болж хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байна. Түүнчлэн үндэсний бүхөөр барилдаж байгаа тамирчид тэдгээрийн гэр бүлийн гишүүдээс төрийн байгууллага үндэсний бүхийн холбоонд удаа өргөдөл хүсэлт гаргаж үндэсний бүхийн цолын маргаантай асуудлыг нэг удаа шийдвэрлэх асуудлыг хөндлөн тавьдаг болно. Иймд 2003 оны 6 дугаар сарын 13-ны өдөр баталсан үндэсний баяр наадмын тухай 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр баталсан үндэсний баяр наадмын тухай хууль хүчин төгөлдрүүлсэн үйлчлэхээс өмнө үеийн 1987 он зохион байгуулагдсан Монголын бүх ард түмний сертификат 1995 оны Монгол Улсын засгийн газрын шийдвэрээр зохион байгуулсан Өндөргөгийн зан базрын 360 жилийн ойн баяр наадам 1989 он түүнээс хойш улсын баяр наадамд үзүүрлж шөвгөрсөн болон ардын хувьсгалын тэгш ойн баяр наадамд шөвгөрч тухайн үед дөрвөн уламжилж жишгийн дагуу цол олгогдох амжилт үзүүлсэн боловч цол нь олгогдоогүй бүхчүүдийн өөрийн эсвэл гэр бүлийн гишүүнийхэн өсөлтийн дагуу цолыг нөхөн олгох асуудлыг Монголын үндэсний бүхийн холбооны саналыг үндэслэн үндэсний их баяр наадмын хороо Монгол улсын ерөнхийлөгч уламжлан нэг удаа шийдвэрлүүлэх болон ардын хувьсгалын 100 жил залуучуудын байгууллага үүсгэгдсэний 100 жил Монголын үндэсний бүхийн холбоо байгуулагдсны 30 жил Монгол бүхийг дэлхийн дээд амжилт Генсийн номонд одоо бүртгүүлсний 10 жилийн ойд зориулсан 2021 он зохион байгуулсан өчид бүхийн барилдаанд 5 6 7 8 9 давж амжилт үзүүлсэн бөхчүүдэд үндэсний баяр наадмын тухай хуулийн 3 9 дахь хэсэгт заасан цолыг Монголын үндэсний бүхийн холбооны саналыг үндэслэн Монголын үндэсний их баяр наадмын хороо Монгол улсын ерөнхийлөгчд уламжлан шийдвэрлүүлэх зохицуултыг тодорхой болгох шаардлагатай гэж үзэн хуулийн төслийг боловсрууллаа. Цолыг нөхөн олгох зохицуултыг 2017 оны 2 дугаар сарын 9-ний өдөр баталсан үндэсний баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1-р зүйлд 2017 оны 2 дугаар сарын 9-ний өдөр баталсан үндэсний баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль батлагдахаас өмнөх жилүүдийн улсын баяр наадмын үндэсний сурын харваанд оролцож тухайн хууль заасан цолны болцлыг хангасан харваачид цолыг нөхөн олгоно гэж хуульчилсан байна. За анхаарал хандуулсанд баярлалаа. Энэ нэг юуг нь орхигдуулаад байна. За хууль санаачлах